нийтийн эдлэмийн газрын хил хязгаарыг нэмэгдүүлэх ажил бол Улаанбаатар хотын хувьд хамгийн гол ажлын нэг. За өнгөрсөн 19 хоноос хойш энэ эрчимтэй 6 жилийн хугацаанд 308 байршлын 298 га газрыг нийтийн эдлбэрт бүртгэсэн байна. Танилцуулгатай холбоотой Мөнхбаатар дарга Газрын албаны Газар зохион байгуулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Эрдэнэт өдөр энэ нийтийн эдлбэрт авсан газруудыг хэдэн сургууль цэцэрлэгтэнд буцааж өгсөн, хэдэн явган замын байршилд орж байгаа, авто замын байршилд орж байгааг бас танилцуулж ямар байна. Хэдэн байршилд буцаж энэ сургууль цэцэрлэгийн газраас ихэнх дээрэмдээд гараж нийтийн эдлбэрийн зан талбайд дээрэмдсэн газруудад эндэрийг буцааж авч байгаа шүү дээ. Нийтдээ Улаанбаатар хотод 10,000 орчим гаражийг буулгаж нийтийн эдлбэрт авсан байдаг. Энэ газруудынхаа танилцуулгыг бас танилцуулж ямар байна. Тодорхой. Сургууль цэцэрлэгийн газар дээр хэдийн нэмэгдүүлж байгаа юм. Одоо бид нар нийтийн эдлбэрт авахаас гадна сургууль орчин үеийн дээр гараж буулгасан газруудыг сургуулийн нийтийн эдлбэр дээр нэмж өгөх хэрэгтэй. Яг хэдэн нэмэгдүүлж өгöd байгаа. Сургууль цэцэрлэгээс төрийн байгууллага одоо тэр орчмын газрууд нь яг хариуцсан байгууллагад нөгөмөр спортын талбайнууд нь хэд нэмэгдэж байгаа юм. Дахиад сургууль одоо энэ явган зам дээр хэдэн орж явган замын тогтчлт хийж байгаа юм. За нийтдээ нэг 300 байршлыг яг хэдэн архитект төлөвлөлийн даалгавар гарч тогтчлт болон ногоон байгуулж болсон юм. Хэдэн болоогүй одоо байж байгаа юм. Бид нар эрхчлийн төсвүүдээр хэддээр нь суулгуул энэ ногоон байгууламж нийтээр ашиглах талбай болж болох юм. Энэ нэг бүрчлэг оруулж ирж бас танилцуулж байна. Бид нар бас эрхчлэлийнхээ төлөвлөгөөн дээр энэ байршлуудаар ногоон байгууламж болон тогтчлтын ажлуудын зураг даалгаврыг эртгнээс хэлгэж эрхчлийн төсөвт оруулж байна. Асуулт саналцууг. За, ийм асуулттай. За, дээр нь нийтийн эдлбэрт авж байгаа газруудыг мэдээллийн санд бүртгэх ийм ажлыг бас давхар хиймээр байна. Мөн дүүрэгт нь бас хүлээлгэж өгч хариуцуулж баймаар байна. Бүх нийтийн эдлбэрийн газруудыг. Дээр нь тэмдэг тэмдэглэгээ нийтийн эдлбэрийн газар гэсэн самбар пайзыг бас тавьмаар байна. Тэгвэл одоо ингээд хэн дуртай нь хашаалдаг, хэн дуртай нь түүц тавьдаг ийм ажил руу ороод байна. Энэ дээрээ бас нэг жоохон анхаарч өгөөрэй гэж хүсэж байна. За баярлалаа.